John Ronald Reuel-Tolkien зохиолыг бичсэн Sarah Stephen King-ийн зохиол хараас ч юу ч болж чаддаггүй. Тамд очиж өдгөрөө өдрийг гэсэн чичээд зөвхөн өдрийн хоёрын зөв зочисхийн сэрлээ. Ганагийн сүгт тавтай морил. Энэхүү хууч яриан батлагдаагүй үлгэр домгийн шинжтэй хүмүүсийн дунд ам дамжин хэрэгддэг зүйлсийн тухай соврал юм. Хүн хүний хувь тавилан өөрийнхөө төөргөөр болдог ч гэлээ түүнийг хүчээр өөрчилдөг зүйл нь дайн хэлмэгдүүлэлт хоёр ажээ. Хэлмэгдүүлэлтийг өөрсдийн биеэр амлсан хүн л ухаарна. Бүү мартгаж үр хоождоо дахин сануулна. Ингэж сануулж байсан үе түмэн хүний нэг нь цогцолмаа цэрмаа хэмээх эгчдүү хоёр байлаа. Хавд нутгийн энэ хоёр эмэгтэй үхэхээс бусдыг үзлээ гэж ярьдаг байж. Ингээд энэ хоёрын ээдрээтэй эмгэнэлтэй амьдралаас хүүрнэ. Тангадын хоёр охин 30-аад оны үед хоёулаа цэргийн даргын ихнэр болсон бөгөөд нутгийнх нь ямар азтай хүүхнүүд үү? Хоёуланд нь цэргийн дарга заяадаг ёстой амны хишгтэй хүүхнүүд байна гэж шагшин шуугдаг байж. Учир нь тухайн үед цэргийн дарга нар эд модонд орж байсан бөгөөд хүүхнүүд цэргийн даргатай амьдралаа олбохыг нэр төрийн хэрэг гэж үздэг байсан цаг. Гэвч дээрх хоёр бүсгүйд цагаан хэл ам хүрнэ гэж нь болсон бололтой. Цогцолмагийн нөхөр Балдан цэргийн яамд өндөр алба хашдаг байсан бөгөөд тэднийд цэргийн том тушаалын дарга нар их хэрж байж. Тэд заримдаа төр засгийн удирдагчдын талаар хайр найргүй шүүмжлэн ярилцсан. Гэтэл төдөлгүй Дэмит Жанжин нас сурж дотроо бодолтой доороо сүртэй цэргийн дарга нарыг үе гашууд нөмөрчээ. Үүнээс гадна Дэмит Жанжиныг эсэргүүгэж олон нийтэд зарласнаар түүнтэй орой дотн ажиллаж байсан зарим дарга нарыг ихэд цочирдуулсан байна. Балдан нэг өдөр гэртээ тун гунигтай орж ирээд бодол улан суухыг цогцолмаа. Та хоолундаа идэж аягтай цайчин хөрчлөө. Гэхэд нөхөр нь хэнгэнтэл санаа алдаж. Миний хүүхэн жимэдэж ав. Дэмит Жанжиныг эсэргүүгэхэд би нэг итгэж өгөхгүй байна. Ийм янзаар бол эх орноо үнэн зүрхнээсээ хайрлаж явдаг намайг ч гэсэн эсэргүү болгож мэдх юм байна да гэж иржээ. Тэгснээ 3 ойтой өхнөө өвөр дээр авч унсан. Миний хүүхэд даанч харнялахаар юм да гэсэн учир битүүлэг үг хэлсэн аж. Үүнээс хойш 3 хоногийн дараа буу шидэм гэсэн ногоон малгайтнууд Балдангийн дорж ирээд маршлан гарын үсэг бүхий дайчлан баривжлах уудс үзүүлээд Балдан таныг баривжллаа гэхэн тэр хүн андуурч байгаа юм биш үү гэж цогцолмаа учиргүй сандарчээ. Балдан юуч дууралгүй хувцаа өмсөв. Чи миний ачгсан бэ гэж цогцолмааг уйлгэнхэд Балдан яагач вэ очоод учир нь олдно үсттэй. Чи битгий санаа зовоо гэж хэлжээ. Тэр эсэргүүцэж ногоон малгайтнуудтай маргаагүй нь эхнэр хүүхдээ сандрахаас болгоомжилсан хэрэг байж. Энхүү харанхуушин цогцолмаа бүсгүй хоёр нь ялах хүүхэдтэй яах ч учраа бололгүй хоцорлоо. Тэр шөнө хөөрхий бүсгүйд барагдаж өгөхгүй урт болж өнгөрсөн байна. Арай ч өглөө болгоод хажуу айлдаа өхнөө зөгжүүлтэйгээд дүү Зэрматагаа уулзахаар явжээ. Зэрмагийн нөхөр цэргийн хүнжгэлээ ям тамгын газар ажилд үнэгэн байж. Хар өглөөгөр хичээг ингэж сандарч твдэн ирэхийг харсан Зэрма ямар нэгэн муу юм болсныг төвөггүй гадарлсан ч шууд асууж зүрхэлсэнгүй. Цогцолмаа асааруулан уйлж шүн хүмүүсээрээ Балдаа хич аваад явчлаа. Тэр ямарч буруугүй гэсэн буруугүй хүнийг яхаад гэж уйлснаа Зэрмагийн нөхөрд хандаж чи явж учрыг мэдээж би нэг л айж төгшөөд байна гэжээ. Зэрмагийн нөхөр содномжид хэсэг дуугүй сууснаа. Би ямар ч гэсэн учрыг олж мэдхийг өдөө. Одоогор хүн амтнд янз бүрийн юм яриасан хэрэггүй шүү гэж сануулжээ. Ингээд тэр цэргийн хүнийхээ шугамар бүдэг бадаг сураг гаргав. Тэрээр цогцолмаа тандаж эх чи минь би ярьж бүсээ чангал. Балдаахыг Японы тагнуул гинтэн дэмдийн бүлгийн гишүүн гэж сэжгэлсэн бололтой. Өнөө бодлын бөөмөд ямар ч гэсэн мөддөө суллагдахгүй юм шиг байна. Гээд цааш үргэлжлүүлэг ярих гэсэн боловч үг нь гацаа дуугүй болж. Үүнийг сонсоо цогцолмаа яасан үйлийн үрвэ? Яалаа гэж эсэргүү байдаг юм. Улс их орныхоо төлөө нойр хоолгүй зүтгэж ажилласныхаа төлөө ялан дурна гэж байх вэ
Гэхэд хүргэнэ. Би ахыг буруугүй гэдэгт итгэж байна. Гэвч доо яамныхан гэмгүй хүнийг хараг үтгэлэг дунгадаг болчиход байгаа. Үүнийг л та нар зөв ойлгох хэрэгтэй. Магадгүй намайг ч гэсэн тэр үтгэлэгтэй унгаж мэдэх юм. Тэр цагт та нар зөвөр ойлгох хэрэгтэй шүү гэж сануулжээ. Тэр өөрийгөө бариучлагдана гэдгийг зөн 73 мэдэж байсан гэлтэй. Учир нь содномжид 2 хоног гэртээ ирсэнгүй. Хүүхнүүд бүр санаан зовоод ажил дээр нь очиж асуувал танаа нөхөр баригдсан, ардын дайсан байсан байна гэхэн тэр Цэрмаа яахаар гэж хоолой зөнгөрүүлэхээс өөр юу ч хэлж чадсангүй. Ингээд эгчдүү хоёр дэмийл тэврэлдэн үйлэлдэжээ. Ийхүү тоото өдрүүд гаслан гунигаар урсан өнгөрч Балдангийн гэр хашааг ногоо малгатнууд хуран авсан тул цогцолмаа өхөнтэйгоо Цэрмаа дээр очиж толгой хоргодох болж. Өдөр бүр араажвар эсэргүүнүүдийг баривчлаа, хуулийн дээд хэмжээ оноолоо гэж ирнэ. Гэндэн дэндийн гар хөл болгосод сүнтгвэ. Өөдгөө муу сандаг нуулууд газрын гав гадасны нөхрөө орох ёстой гэж хараана. Сураг алдарсан нөхрүүд нэргэж ирэх найдваргүй хаан зовж тарчилж яваа үгсэн амьд нь үлэмэдэгдэнэ. Үүний зэрэгцээ айл амьтны тэнжимэд хүмүүс цогцолмаа Цэрмаа хоёроос нүүр бургуулдаг болов. Хоёр бүсгүй ховд нутг руугаа буц юу гэтэл нөхрүүд эргээд ирж магадгүй гэж арга тасран гордож хаалгуудээ харуулдана. Төдөлгүй эсэргүү цэргийн дарга нарын авгаа хүүхнүүдийг баривчилж байна гэхээрээ сонсогдхон тэр. Цэрмаа цогцолмоо хоёр яахаа мэдэхгүй үйлээ даган хүлээх боллоо. Эсэргүүнүүдийн их нэрийг гэрээсэн дуудан машинд ачаад хаан чимбэ аваачаад буудчихдаг гэсэн ирээ гарч залбирхан залбирч үүндөрдөх хувьтн нь өдрөө хүлээнэ. Цэрмаа надад энэ амьдралд хорогдох юм алга. Харин эгч маань энэ муу жижиг өхнөө янда. Хэрвээ гайд арвал яаж ямын аврах вэ гэж бодовч эгчтэй энэ талаар юу ч ирсэнгүй. Ингэж байтал үнэхээр тэдний ээлж иржээ. Хүүхнүүдийг эрлэгтэй байж хэлчүүд гэрт нь шүн машинтай эрцгээв. Өөрсдөө хувьсгалын дайсны эсрэг тэмцэгч хувьсгалыг хамгаалагчд гэж хөөрөгдөх авгаа хүүхнүүдэд ахадмаар даанч сүржин дээрлэхүү. Тэр үед Цэрмаа эрс шийдвэр гаргажээ. Хаалгын нүдэж эсэргүүний жингэр цогцолмаа гараад ир данс дугуйлна гэж хашгирахад цогцолмаа айсандаа үлгэдэ өхнөө тэврэн авчээ. Энэ үед Цэрмаа цаагч минь та бүхэн сайн танихгүй энэ дүрдэг. Таны оронд би явъя. Өхнөө сайн болгороо та ахыг хүлээгээд хэрэггүй. Тэр үргэлжсэн байх. Та хөөхтэй аваад товдроо буц би яах вэ сэтгэл битий зов. Надад торгодоод байх юм бол намайг алдгал юм байх үз. Ээж аав хоёрт өхөн чинь хөв заяагаад агсан гэж хэлээрэ гэж зэгчээ. Яасан барагддгүй зовлон. Гүй би чамайг харсаар байж үхэл рүү илгэж чадахгүй гэж цогцолмаа сүхрэн унаж Цэрмаагаас цуурав. Хаалгын бууны бөхсөр нүдэн. Цэрмаа эгч минь та ингэж болохгүй хүүхдээ бод. Баяртай гэж хэлээд хаалга тайлж өгчээ. Ингээд цогцолмаа үрийнхөө төлөвлөдөж төрсөн дүүгээ эрэлгэн элч рүү явуулчихв. Бүхэхтэй машин даажмээсэн пиг дүүрэн хүмүүс чигчээ. Тэд ногоо малгатнуудын хашгирч зандрах дууг үл хайхран уйлж унжиж шуугилдана. Чухамаа хаашаа авч явааг нь тэд мэдэхгүй. Төдөлгүй машин зогсож буугаад гэж сандрав. Сартай шөнө лүглээсэн харуул дарж унах гэж байгаа юм шиг Цэрмаа санагдана. Энэ газар бол шархад байж. Нэг мохор эрэг рүү тэднийг хөөж аваачив. Цэрмаа энд тэндгүй зогсох буудай зэргүүдийг хараад үхтлээ айв. Амир шүү гэж хашгирч гуймаар санагдсан ч дуугарсангүй. Хүмүүсийг хэсгээр нь хөөж эрэг рүү аваачин буудаж эхлэв. Цэрмаагийн ээлжирв. Их хайсандаа буун дуугархыг сонссонгүй. Тэр эрэг рүү унаж угаагаа мэдсэн боловч дээрээс нь хоёр хүүхдэл унсан байна. Тэгээд л ухаан алдчихж. Төдөлгүй түүнийг ухаан ороход цээжин дээр нь үхтлүү дараастай байлаа. Өнгөцхөн булсан бололтой. Цэрмаа чамаа үхтлийг зайлуулад цэнгэг агаар амьсгалахад тэр хавьд нь амьд амьсгаатай хинж байсангүй. Цэрмаа амьд үлдсэндээ баярлаж уйлсаар хотын зүггүй вэ. Үүрээр улам хүйтэрч дагжин жижирнэ.
Даарах гэдэг үхэл биш болохоор тэр гүйсээр л байв. Ингээд тэр нар мандах үед гэртээ ирлээ. Цог зулмаа гайхан зочиж дүүгээ нүд завчилгүй ширтэн. Цэрмаа амаа өмөлзүүлж "Эхчээ би амьд үлдчихлээ. Намайг буудсан сум ноноо хүн байлгүй. Бусад маань бүгд өнгөрсөн гэхэд эви дүүмний ингэж амьд уулзах хувьтай байжээ" гэд дүүгээ тэрэн авчээ. Амьд явах хүн алтан аягнаас ус унаа гэдэг. Цог зулмааг баривчилгаар үүрэг авч цэрмааг эндүрэ даваачаад буудсан нэг ногоо малгайд хожим цог зулмаатай санамсруу удамжин таарав. Манай хоёрын хооронд ийм яриа болж өнгөрсөн бөгөөд ногоо малгайтай цог зулмааг харуутаа учиргүй гайхаж "Чи хэмб? Цог зулмаа мөн үү?" гэхэд "Тийм ээ, би Балдангийн эхнэр цог зулмаа минь. Намайг ногоо малгуутнууд баривчилсан" гэвэлээ. "Тэгвэл чамайг буудах тушаалтай баривчилсан бол буудсан байх ёстой" гэхэд "Буудсан шүү дээ" гэв. "Битгий худлаа ир тэгвэл яагаад амьд яваан бэ?" гэж түүнийг ширүүхэн асуухад "Яаха өгсөн хүн сэгдэх юм бэлээ. Тамийн орноос эрэлгийн элч намайг явууллаа. Гэмгүй үнийг өнөөс нүгэл хилэнцэгтэй чамайг очиод дагуулаад ирээ гэсэн. Одоо хамт явах болжтэй" гэж хэлээд цог зулмаа гараа сунгахад мөнөөхөр зүгтж одсон гэдэг юм. Доо ямны эрэлгүй цог зулмааг буудсан гэж данс дугуулснаас ус цэрмаг оронд нь буудсан гэдгийг мэдээгүй байж. Ер нь хэнийг буудаж амьдын данснаас хаснаа ч мэдэхгүй бүдэлдэг их цхаалцсан үе байж. Цэрмаа 70 насалтлаа бусад хүмүүс өгсөн атал би яагаад амьд үлдвэ? Дааж давахгүй ялдуунах гэж юу гэсэн бодлыг тээж явсаар байсан гэдэг юм. Энэ явдал 1960-аад онд төвийн нэгэн амьгт болжээ. Намар цэг болохоор оюутнууд тариа ногоо хураах ажлаараа сангийн аж ахуйдад хуваарлагдцгаана. Тэр жил дэлгэр 100 болсон болохоор ургац жарвин оюутнууд ч ядархаа үл мэдэн ажиллацгааж байлаа. Ингээд нэг өрөө тэд залуу улсын ёсоор наригцгааж дуулахар шийдэв. Оюутнууд инээж хөгжин сангийн аж ахуйнхаа хажууханд байх толгоон өрөө рүү гарахаар аажуухан өгсөөр дунд хэрдэн явж байтал гинэт нохоо гаслах чимээ сонсогдхон тэр. Бүрэнхий цагаар нохоо гаслах нь хэндэж таатай санагдсангүй. Шин цагийн сэхэтнүүд болж байгаа оюутнууд ч энэ дууг сонсоод учиргүй тавгүйдэж ямар амтэн нохоо тамлаад байгаа юм бол гэлцэн дуу гарчгүй зүг рүү дөхөхөд хоёр залуу нэг хүнийг толгой төрөөгөө өшгөлөж байгаа нь харагдсан бөгөөд харин хүн орилохгүй нохоо гаслах чимээ сонсогдож байж. Сэтгэл нь хөөрсөн дөржөөгч оюутан түүнийг хараад "Согтоо хүмүүс нэгнийг зодож алах гэж байх шиг байна. Очиж салгая" гэсэн боловч өгтөн төвгшөөгд явуулсангүй. Айгуу л нутгийн атмаа нэртэй хэдийн юмтай орооцолдож байж дараа нь эннээсээ илүү юм болж төвгөд хойх гэлтсэн байна. Тэгээд өгтүүд нь хөвгүүдээ сугдаж яваад дээшээ өгслөө. Нохоо гаслах чимээ чихэнд чирвлэн сонсогдсоор хоцорлоо. Гэвч хэсэг хугацааны дараа нам гүн болсон бөгөөд толгойн орой руу ширүүхэн өгсөн оюутнууд амархаар сууцгаажээ. Гэтэл энэ үед тэдний өгсөж явсан овоон дээрээс нэг нохой бөхсөөж ирэн гараад ирсэн байна. Гэнэт гарч ирсэн тэр амтныг хараад цоочсон оюутнууд "Хол яв, жов" хэмээн хий далай хөөсөн боловч хөдөлсөнгүй. Тэгтэл солонгоо хэмээх өхөн байдгаар орилон "Буцъя бууй" гэж дэвгцээд бусдынхаа зүрхийг авах шахажээ. Өхөн айсандаа бараг л ухаан алдах төхөж барьж авсан дортой зүйлийг газар унгаж талаар нэг цадсан тул тэр үед нөгөө нохойг найзууд нь анзаарсангүй. Нохойж гэнэт гарч ирсэн шиг алга болчихож. Өхөн ялмгүй тайвширсан хойно тэр нохой цээжин биеэрээ цусуулсан цагаан цам цөмсцэн юм шиг харагдсан хэмээн шивнэн өгүүлээд тэр яг түрүүн доор зодуулж исэн хүмүүн байна. Цөмөрө бушуухан буцсан над руу ямар амар нүдээр харсан гэж санана гэсэн боловч бусд нь хайхарсангүй. Ингээд өхнийг жаал тайвшруулж угаад авч явсан чамдамны юм задлан нэг хундаг татчхаад дээшээ матсан байна. Тэгээд толгоон орой дээр сууж гэрэл муутайхан сангийн аж ахуйгаа харан түрүүчийн эвгүй сэтгэлийг мартагнаж байтал хаанаас ч юм бэ нэг хүн чивчмээгүй сүүтийн гараад иржээ. Оюутнууд юу юм бэ гэлцэн шивнэлцний нэг нь танд цаг байхгүй хэмээн шалтгаан гаргаж асуувал сүүтийсэн хүн чивчмээгүй доошоо навтан суугаад даруй газар өнхрөнхөр вөгөд мөлхөд эхэлсэн байна. Энэ үед нөгөө солонгоо охин байдгаар балмагдан айж бусдыгаа орхиод цор ганцаар доошоо уруудаад гүйчихж.
Хөвгүүд нь баг зэрэг халамцаж эхэлж байсан учраас өнөөхөө өнхрөн хөрвөх хар сүвдэрлүүд өгөж очиод асаагуурынхаа гэрэлийг тусгамгцаа дуу алдан хоошоо гарчээ. Түрүүхэн толгоороо өгсөж явхад нь үзэгдээд алгавалсан урд хар нохой мөн бөгд бөхсөө чирэн урагшаа мөлхөн зүтгэж байсан агаад цусвалсан цагаан цамц костюмны тасархай биеэс нурагдж зулгаран тасарч байх шиг байж. Галзуурсан нохойтой таарлаа гэж бодсон оюутнууд тэр дороо шүүгэлдэн бууж иржээ. Тэгээд энэ хачин явдлыг сангийн аж ахуйн даргатаа хилтэл толгой төрөөгөө загнаад дээд боловсрал эзэмшиж сэхэтэн болох хүмүүс байж ээлдвийн цуу яриа тарааж мухар сүсэг тавтаад яасан үзэл сурталгүй хар өгнүүд үхэмэн тас загинчгэж. Дарга үргэлжлүүлээд Монгол ардын хувьсгалт намын үйл хэрэг коммунизмын үзэл санааг номлож байгаад гараад явчихж. Тэгтэл даргын жолооч Дамбугай энэ хой толгой чинь эл эртнээс л шөн дөлөөс хойш янз бүрийн хачин зүйл үзэгддэг юм. Нөднөн ирсэн оюутнууд тэр дээр сууж байтал нүцгэн хөөхөн гарч ирээд гинэтгэ ар шуу уулаад нисчихсэн гинлээ. Хэмээн тэдэнд итгэлтэй гихч нь хэлжээ. Тэдний яриаг мөн нутгийн хүмүүс хүртэл үүсэхгүй байсан бөгөөд нэг удаа тэмээ буйлах дуу холдож орцоор амраагааг удахгүй ярьсан байна. Хангай нутагт тэмээ хаанасаа гарч ирчгээд бүүлээд байгаа болдоо гэлцээр хайж үтсэн боловч олоогүй юм гэдэг. Ер нь тус сангийн аж ахуйн ойролцоо иймэрхүү зүйлс өч төчнөө нөрөө болдог байсан тухай хууч яриад үлдэжтэй. Гомбянх хэдэн жилийн өмнө хөдөөнөөс хотод шилжин ирж нийслэлийн нэгэн гэр орололд нутгийн айлын хашаанд 5 хамтай гэрээвэрч хөөд амьдрах болжээ. Гомбо нэг байгууллагад жижүүр манааны ажилд орж эхнэр нь энэ тентхийн цайны газарт ажиллаад хоёр идэхгүй хоосоонохгүй болоод байтал жилийн дараа хадам ээжийнх нь бие муудлаа гэсэн хэл ирж эхнэр нь ээжийг ясархаар дүн өвлийн хүйтнэр нутаг руугаа явж Гомбо дунд сургууль сурдаг 3 хүүхдийнхээ хамт үлдэв. Эднийх тэр жилийн өвөл нүүрс түлээгээ татан авч чадаагүй тул зөөврийн нүүрс түлээ хөдөлтөж аваад мөнгөөр багахгүй шатаж явлаа. Ингэхгүйгээд яхав ямар хөлдөж хүлтэй нь биш. Эхнэрийгээ нутаг явхаас хэд хоногийн өмнө Гомбо нүүрс түлээ авах мөнгөөр хямдхан арх аваад уужчихсан. Бас баахан хуучин муугутал хувцас хунар хажуугийн жалганаас түүгээ шууд алчсан орж ирлээ. Зэ хөгшин минь энэ ч өнгөө мөртлөө маш сайхан дүлжүүлдэг юм байна. Ийм уусаа өгнүүд хажуугийн жалгаар дүүрэн байна. Энэ арын гудамны учрыг дандаа ийм дүлдэг юм байна. Илчийн хувьд юу налах баг нуурын үрс. Хамгийн гол нь үнгүү олдож байна штэ. Гэхэд эхнэр нь тэгж гал голом товзруулаад явах галын бурхан гомдон. Галын бурхан гомдоос айлын ажил амьдрал урууд нь дороотдаг номтой юм. Наад муухай юмнуудаа тэр жалганд наваачиж хаягээд тас цагнаад өөрөө нүүрс түлээ авч ярахаар нэг хүүгээ дагуулan гарчээ. За юун сүртэй юм. Галын бурхан гэж юу юу ч байдгийг. Энэ авийн олон айлын юм түлээд болоо л штэ гэж Гомбо үгэлсээр хоцорчээ. Тэгснэ эхнэрийгээ ирэхээс өмнө өнөг шуудаатай хойгоо амбар ярд нуугаад чамаг өдөө явсахаар эдгэрийг түлэн нүүрс түлээний мөнгөө хэмдэ гэж бодоод дотроо инээмсэглэн байлаа. 7 хоногийн дараа эхнэр нь нутаг руугаа явж Гомбо хүүхдүүдийн хамт үлдлээ. Уг нэгнийх үзэх зурагт хөргөгч угаалгын машин билетийг эндүүгээд хүний хэрэгтэй юм байгаа боломжийн лэмдрэлтэй айл. Эхнэрийгээ явсны маргаашнаас эхлэн Гомбо ёстой л эрх чөлөөгөн идэлж өнөг шуудаатай өгөө 100-нд хийгээд шатааж эхэллээ. Тэр дотор нь маажсэн гутал уран хамд хэр дагвалсан цамц күрдэг хагаар чимхэрсэн ховонцор савнууд гээд 9 журийн лим байлаа. Гэрч пүнхийтэл халж байна гэж жигтэйхэн. Ёстол нөгөө юуналах баг нуурын нүрс болоод явчихв. Гата идэр ёстаж гэнэж байхад тэд гэртээ халуун хөнжлөө яран унтацсан. Хүүхдүүд нь харин аавынхаа ёс бус байдал жаахан дургу байлаа. Ээж битгий ийм муухай юм шатаж галуулам товцрлаад галын бурхна гомдоо гэж хэлсэн штэ аава. Гэхдээ дуугу ацгаа би шүтлэггүй юм. Тэгээд ч галын бурхан гэдэг чи байдгүй юм. Байдаг бол галдаа шатаад алга болчихдаг юм байгаа үсттэй. Тэгээд ч түлээ нүүрсэнд өгдөг дэрх мөнгөөрөө хоолунд та нарт дэвтэр үзгийгч авч өгөх нь дээр юм байгаа үсттэй. Гээд Гомбо хүүхдүүдээ хэд хэдэн удаа цаас цагнасны дараа хүүхдүүд нь энэ долоор ам ангайсангүй. Нэг талаас аавынхан зөв юм шиг бодогдлоо. Гэтэл энэ айлын бурхан үнэхээр гомдсон бололтой. Гомдлоо илэрхийлж
хитгэдэн удаа шоколад авсан байна. Гал дээр хоолтой буцалж байсан ширмэн догоон салют буудж байгаа юм шиг дээш хөрөв. Үүнийг гомбо шатаж өг дотор тесрэг бодостой өгвэжтэй гэж хүүхдүүдэд мэдмэх хэрэн тайлбарлав. Ер нь хийн газтай юм 100 фишэндээ чадаагаад тесэрч дэлбэрээс явдал цөөнгүй байдаг. Гэвч тэр өдөр шатаж байсан хогн дотор нь ийм бодистой хог огт байсангүй. Сарын дараа мөрөөр ажиллаа игээд явж байсан гомбо гинт ажилгүй болов. Байгууллагын дарга түүнд их л саймшран. Уг нь би таныг ажлаас алмааргүй л байна. Даанч эхнэрийн нэг ахыг ажилд авах хэрэгтэй болоод байна уу? Ямар эхнэртэйгээ муудалцаад айлтай нь биш гэж амжилах шахуу түүнд хэлв. Удалгүй гомбын 3 хүүхдэд элдэв юм тохиолдож эхэллээ. Уг нь эдний хүүхдүүд төлөв томоотой хичээл сурлагдааж сайн. Гэтэл хэдхэн хоногийн дотор хүүхдүүдийнх нь сурлага ирсэн муудаж энэ тухай багш нар нь гомбын жихнээс байнга хонхоих болж хүүхдүүд нь тэр хавийн үл бүдэх охид хүүгүүдтэй нийлж шөнөөрөө ултал тэнэн. Энэ хооронд гомбо ажил олж хийх гэж олон байгууллагын хаалгыг татаад хадам өргөж байлаа. Ийм хүн чинь хүйтэн дарахгүй тулд өнөө хогийг ёстой шуудагаар нь авчран зуухандаа шатааж нөгөө бурхнаа улам хийлгэнүүлж байлаа. Эхнэр нь хөдөөнөөс явуулсан жаахан мах гурил тэдний амийг зогоож байв. Бүх юм нь бүтэхгүй уруудсанд сэтгэл готарсан гомбо тэр хавийн аригчтай нийлэн нугуурах болчихжээ. Гомбыг гэртээгээ шатаж өгдөг тэр өдөр 3 хүүхэд нь ямар азар байгаагүй юм. Тэр өдөр хүүхдүүд нь хотын төвд байдаг ээжийнхээ хамаатны хичээнд очиж ус цасан дороод тэндээ онохоор явсан байж. Хүүхдүүдээ явсны дараа гомбо мөн л өнөөх аригчтайгаа нугууртлоо аригтаад шөнөөрөө гэртээ ирэхэд гэр нь ёстой мөсөн зөөрөв. Тэгмэгц өнөх муухай хогоо зуухандаа чигэж аваад шатааж гарлаа. Гэрийн халуунд нам зөхөөлсөн гомбо тэр дуруу унтаад өглөө. Зуух цад дэлбэрч гэрт галавлзаж бөөн утаа угаар болов. Согтуу гомбо юун зэрэгтэй мантай угаарт нам зөхөөлөн ухаангүй хөвцсээр хэдэн минутын дотор гэртээгийнхэнд үнс нуран болон нөгөө ертөнцөд одвоо. Галгамандынхан гудамжны бөглөөнд бөглөрсөөр 20 минутын дараа ирэхэд гэрийн буурин дээр ердүүл утаа үгэн үхтсэн гэдэг. Нуран дотроос хүний түлэгдсэн арга ясны хилтрхий олдсон нь гомбынхоо гэдэг нь даанч ойлгомжтой. Эхнэр нь хөдөөнөөс санд мэндэржээ. Хаяа гомбо эхнэртэйгээ уулзаар ярихдаа өөрөө ажиллаа хийж байгаа хүүхдүүд нь сайн гэж худлаа ярина. Хүүхдүүдтэй ч ингэж хэлхийг шаарддаг байж. Гомбын алтан савыг нээлгэхэд галын бурхнаа бузарлаад хорлогдчихэ гэж гарсан гэдэг юм. Эхнэр нь нөхрөөс үлдсэн хідэн шатсан ясыг нь ёс төртөө нутаглуулад 3 хүүхдэд дагуулan нутагтаа очиж амьдрахаар явсан гэдэг юм. Энд яригдсан зүйлс нь бадлагдаагүй үлгэр домгийн шинжтэй хуучраа гэдгийг эргэн сануулъя. Илүү болон сонирхолтой хуучраа болон бусад контентуудыг үзхийг хүсвэл Ганагийн сүгийг subscribe хийж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр бичлэг орох бүрд танд цаг алдалгүй notification-ээр мэдэгдэл очих болно. Баярлалаа. Сонсогчдоос ирсэн хуучраануудыг эмэгтгэн хариулж танд хүргэж байна. Танд яриулж контент болгох болсон явдал байгаа бол Instagram-ын Гана TV хаяг руу бичээрэй. Сайн байна уу? Одоо миний бичих гэж байгаа үйл явдал надад тохиолдог ч гэсэн манай суманд болж ирсэн. Намайг хөөхд байхад манай суманд 2 хөгшин амьдардаг байлаа. Тэр хоёр өөрсдийн хөөхдгүй төрүүлэх боломжгүй байсан юм лээ. Тэгэд 2 хөгшин ганц хүү өргөж авсан. Тэр хүн энэ үйл явдал болсон тэр онд оюутан болоод хот руу явчихсан байсан юм лээ. 2 хөгшин болохоор хашаага түрээслүүлж амьдардаг. Тэр жилийн эмэгтэйчүүдийн баярын өмнөхөн тэр явдал болж. Тэдний хашааг түрээсэлж суудаг залуу тэр шөнө улс амтан цуглуулад аригдчихжээ. Өвгөн ч бас халамцуухан байж. Тэгээд түрээслэгч залуугинд явж ороод хүн амтан цуглуулж арихуулаа гэд баахан харааж загинж жоод гарах гээд иргэсэн байна. Тэгсэн чинь нөгөө залуу энэ насандаа биш юм аа гэхэд дараа төрөлдөө эргэж уулзах байлгүй гэх маягийн хэлсэн байдаг. Өвгөн ч юм бодсонгүй гараад явчихаж. Маргааш нь түрээслэгч залуу хашаандаа боогод өгсөн байхыг олсон гэдгийг. Энэ явдлаас хойш 2 сар орчмын дараа юм уу та ямар ч л байсан дөнгөж 5 сар л гарч байсан юм. Их хэмжээний засан шуурга тавьдаг юм байна. Манай аав тэр үед Land 80 машин тавьсан болохоор
Цасан шуурганаар алга болсон хүмүүсийг ирэхээр онцгой байдлынхан туслаад хамт явсан. Маргааш өглөө аав ээж хоёрын ярилцлагыг сонсож байхнаа нөгөө хоёр хөгшнийг осгож өгсөн байхыг нь олсон байна. Хоёр хөгшин сумаас гараад хөдөө явж байгаад машинаасаа бууж 500 орчим метрийн яваад осгочихсон байж. Өвгөн сөгдөө түлдчихсэн, эмэг нь өвгөнийхөө мөрийг дэрэлсэн байдалтай байсан гэдгийг. Тэр шуурганаар их олон хүн эндсэн дээ. Цасан шуурганы үеэр болсон бас нэг явдлыг ярив. Манай сумаас аймгийн төв хүртэл 100 гаруй километр байдаг юм. Нэг залуу яг шуурганаар аймгийн төвөөс моциклтэй гараад явж л дээ 10 орчим километр яваа зогссон байгаа юм. Маргааш өглөө нэрлэхийн тэр залууг 9 минут болсон. Яаж амьд үлдсэн бэ гэхээр манер моцикл асаалттай нь ганцганд байсан давуугаар мотортой хамт өөрийгөө бүтээгээд шүнжэнгөө моциклоо тэрч дулаацаад амьд гарсан байдгийг гэлээ. Би настай хүн асардаг ажил хийдэг юм. Гэрт нь байрладаг болохоор мөнгө төгрөг үргэх нь ч бага. Гэхдээ хөгшин хүний өтгөн шингэнтэй зуралт харахаая Монгол хүн байж ийм ажил хийх чигчтэй гэж боддог л доо. Тэр бүхэн тэндээ хөөрхөн жижигхэн Чингисийн удам гэсэн юм яваад байдаг юм шиг байна. Гэхдээ цалин гайгүй. Индиана мужийн нэг жижигхэн хотод бараг 90 төгсгсөн өвгөн асрах ажилтай болдго юм байна. Хор тавдрын сүүлийн шатанд орчихсон хэвтрийн өвгөн байсан л та зайлвал. Эхнэр нь болохоор өөрөөс нь 10 дүү хөшөө. Би хаасайтай өөдрөг улаан христч явгаа. Гэхдээ л эхнэр нь өөрөө дал нилээн гарчихсан болохоор өвчтөө нөхрөө асрахад туслах хүн хэрэг болсон юм байлээ. Тэдний байшин амар гоё тухтай байсан. Ханаар нь дүүрэн үр хүүхэд ач хужийнхан зураг өлгөөтэй. Өвгөн болохоор хөөрх юмтай амар өрөвдмөр бараг өгч дуурахгүй хэвтрэн болчихсон. Юм дуурахаараа сулхан л ганц хоёр үг хэлнэ. Тэгэл өдөржин таац ширхтэй л хөвтчихдэг байлаа. Ажилд орсон эхний хэд хоног яхав өвгөнийг хооллох, эмийн хідэн цаг уулах вэ гээл өнгөрчихсөн. Тэгээд гэр орны зэвэрлэнээ бас. Эмгэнтэй жахав ойр зур юм ярьдаг байсан болохоор надад сайн байлаа. Өвгөнийг өнгөрдгийн хэд хоногийн өмнө л төө. Нэг өрөө түүнийг эмгэнтэй нийлж усанд оруулчаад оронд нь нэвтүүлж байлаа. Намаа ганцаараа өвгөнийг хөвтүүлж чаддаг болохоор эмгэн доошоо галтгоороо орж цайчнах гээд явчихсан. Тэгээд өвгөнийг орон дээр нэвтүүлчгээд хучижсэн чи нүдний буланд нэг юм сүтгэнэд хэдий. Эмгэнийг буцаад орж ирсэн болов уу гэд харсан ч байгаагүй. Нэг юм бодсон ч хөө өвгөний цагийн имийг уулах гээд бэлтжээлээ. Тэгсэн чин дахиад нөгөө газараас нүдний буланд бүрсээс юм харагдаад болтгоо. Тийш нь огцом эргээд харсан чинь нээх өндөр хар сүтгэнсэн юм харагдах шиг болсон. Нүдээ анивчаад сайн харсан чи алга болчихсон байлаа. Эвгүй санагдаал хэлсэн. Нилээ орой байсан болохоор гудамжны гэрлийн сүүдрийн болов гэж утсан л тоо. Гэхдээ л хамаг бийж хүүцээд айдас төрөвдөж байх шиг. Дараа нь иймэрхүү явдал хэд удаа болсон. Галтгоонд аягуугаачхаа дээш өвгөний өрөө рүү орсон чинь дээрээс нь нэг юм тонгоогоод байх шиг хальт харагддаг байгаа. Цочоод дахиад харсан ч байгаагүй. Өвгөн рүү очсон чинь нүд нь нөгөө юм байсан газар руу тас гүлрөөстэй байж идэв. Та зүгээр үү би энэ яаж ийн гэсэн чи he's here гэл амар эвгүүд хурч билээ. Хин ирч гисэн бэ гэж асуух гэж чаддгүй юм билээ. Тэгэл ер нь эвгүй санагдаад ажлаа сольдог ч юм уу гэж удсноо. Илдэг балаа юм бодоод ч яг уу цалингаа бүтээ авъя гэж утсан л тоо. Бас эмгэнийг өрөвдөд тэднийхээс гарч чадаагүй. Өвгөн нас ордог орой эмгэн намайг дэлгүүр явуулсан юм. Дэлгүүрээс баах юм авчаад буцаад ирсэн чинь эмгэн нөхрийнхөө орны хажууд суугаад гарын натхад өглөөд сууж ирсэн. Нэх удахгүй болчихжтэй гэж бодож исэн ч яг цаг нь ирэхээр амар эвгүүн байлээ. Эмгэнд бол би харсан юм аялаагүй. Илдэв 7 юм донгосч хүний сэтгэл тийм хийгээд явах байдэ. Чехийн Прагаас бичиж байна. Би энд нэг бааранд зөөгч хийдэг юм. Хөл өдөлгөн ихтэй болохоор шөнө 3 гээд таадаг газар. Тэр үед би байраа сольж шинэ газар түрээслээд удаагүй байсан. Өмнөх байрнаас мань жоохон мяа хуучин байр л да. Гэхдээ түрээс нь ямтхан болохоор бараг олзуур хажих орсон. Нэг өрөө гэртээ ирсэн чинь нойлын өрөөний гэрэл асаалттай байж гин. Би уг нь гарахаас өмнө бүх гэрэл цэглэгаанаас салгачхад гардаг юм.
түрээсэн дээр нэмээд тогны мөнгө төлдөг болохоор хэмнэж сурсан. Бас ширээн дээр тавьсан аягууна тагарчихсан байна. Хулгай орчихчтэй гэж бодсон ч юу ч алга болоогүй байсан. Тэгээд цэвэрлжгээд ундах гээд орлогоо явсан чи амар өмхий өнөр өнөртөд эхэлсэн. 100 хөдөө явчаад ирэхэд тог тасараа төрөгчөнд байсан мах муудчихдаг шиг үнэргээл бодчих. Шүстэй заваа. Тэр шөнө би хар дарж зүудэлсэн. Бараг сүнсэн даруулсан мах уу. Сэрүү юм шиг мөртлөө хөдөлж чадахгүй амар айгаал байсан. Тэгсэн чи манай гэрээс зайлгээд чийхээр хэн нэгэн хэлэх шиг болоод байж үлээ. Арай гэж сэрээл өглөө болгосон дөө. Хэд хэд удаа яг ингэж даруулсан. Нойлын өрөөний тэндээс л нөгөө дуу гараад авах шиг байх юм. Манахаас зайлгээл. Ер нь миний юмнууд байр байрандаа байна гэдэг ойлголт бараг байхгүй болсон. Утасны зэнгэлэгчээ яг санаж байгаад орон дээрээ тавьж гараад эргэж ирэхэд ширээн дээр байж байдаг ч юм уу нэг тиймэрхүү явдлууд. Тэгээд юмтай байр байна да гэж бодоод түрээсээ цуцлаад тэр байрнаас гарсан да. Самэно би Америкт амьдраад бараг л 10 жил болох гэж байна. Өмнө нь угаагч зөөгчөөс эхлээд барилга дээр хүртэл ажиллаж ирсэн. Нутаг боцчмаар үе зөндөө байсан ч гэсэн хэн ч албатаагүй би өөрөө л явсан гэж дуулаад тисдэг байлаа. Тэгж явж байгаад нэг өдөр таньдаг Монгол ах хүүтэйгээ юм яриа сууж исэн чи трак өрөөл цалин сайтай гэж зөвлөсөн. Ер нь ч анх эрэхтэй трак өрөөл цалин сайн гэдгээрээ сонсчихсан байсан л та. Тэгээд жолооны CDL лиценз аваад нэг компанид ажилд орсон юм. Хол замд жолоо өрнө гэдэг чи ёстой ядраад гэж ажил юм байлээ. Энд чинь тэгээ зарим зам дээр шүн машинч зөрөхгүй газар байна штэ. Тэгээ эхэндээ төхөл зоол явдаг байлаа. Одоо ч сурчсан болохоор тэр юм уу гайгүй. Гэхдээ нэг удаа амар сони юм тохиолдсон. Трак өрөөд удаагүй л байсан үе. Далласаас Феникс орох замаар шүн явж илаа. Шүн 2 цаг өнгөрч исэн баг. Нөгөө машинч зөрдгөө замаар нь бараг анх удаа явсан юм. Би бараг нойргүй шахав. Колонктор зогсгуулгандоо кофе ууж, Red Bull, Улаанбаатар аваад яваад байлаа. Тэгэж олон цаг явхаар сүүлдээ машины гэрэлд замын шугам говээд байгаа юм шиг харагддаг юм хэлээ л дээ. Яаралтай хүрэх ачаа байсан болохоор л тэгж явсан юм. Тэгсэн чинь замын хажууд машинтай зэрэгцээд нэг юм гүүгээд байх шиг харагдсан. Би 80 мильтэй явж байсан болохоор ямар хурдан амтан бэ гэж бодоол давхиад байлаа. Тэгсэн чинь нөгөө сүйтгэнсэн юм чинь зам руу орчихсон. Амтан дайрчлаа даа гэж бодоод торомсоо гიშгсэн. Тэгсэн чинь юм өргөж байгаа юм шиг мэдрэгдээгүй. Трак маань ч арай унчхал зогслоо. Хамаг би салганаад хөлсж ихраад явчт юм хэлээ. Ямар өмнө нь амтан дайрч байсан ч биш. Бууж харах гэснээ бас жоохон жирэхэд хаалгаа онгойлгоод гიშгүр дээрээ зогсоод урагшаа өнгөсөн чи юу ч байгаагүй. За өстө нойргүй явснаас болоод хийм ард солиорч байгаа юм байхтаа л гэж утсан. Тэгээд толгоогоо өргөд урдах зам руугаа харсан чи тэр холоос хүн шиг бараа юм машин руу чиглээд ирж байна. Өмнө нь дээр үеийн тээврийн жолооч нарын аимшиг яриамаараа зөндөө сонсдог байсан болохоор ч тэр голд хүйт дагаал явчихсан. Буцаж суугаад хаалгаа хааж түгжээд тэтэрчгтээ гიშгч гэжүүлээ. Нэг мэдсэн чинь жолоогоо зуурсан 2 гарын ал хүлэрчгсэн 80-90 майл хурдтай явж байсан дөө. Толиндоо харахаар хүн хажууд гүгээд ч юм шиг санагдаад санаад агаад ээлдэв юм бодогдол ёстой баалаа. Мотор хөнгөнөхөөс өөр чимээгүй. Тэгэхээр нь YouTube орж авлан сонсож дагаж дуулж байж л арай тайвширсан та. Тэгээд 3 цаг хэртээ яваад хүрэх газар очсон. Тэгсэн чинь төлөвлөгөөт хугацаанаас өмнө ирчихсэн байдаг байгаа. Нойр хоолгүй, кофе, энерги ундаа уугаад тамхитаад яваад байсан болохоор хийм харсан ч үж магадгүй. Саяхан өөрийн чинь трак руу тохиолдсон явдлууд гэд бичлэгийг сонсоод нэрээ энийг бичиж явуулъя гэж шийдсэн. Дандаа сонсдог шүү амжилт. Самэно ганагийн сүгийг баг ковид үеэс хойш сонсож байна. Тэгэд өөрлөө чинь тохиолдсон нэг явдлаа явуулахар шийдлээ. Би Солонгос төрөөд 5 жил болох гэж байна. Эхэндээ монголчуудтай хамт ажиллавал амар юм шиг санагдаад хэд хэдэн ажил цуг хийж үтсэн л дээ. Барилга нураалд ачаа зөөх гээл ихэнх цагийн ажил. Өглөөр дагантлаг дээр очиод ажиллаа аваад явна штэ. Гэхдээ надаас өөрөө суулдаг ч юм уу, сонио хүмүүстэй таарсан ч юм уу ямар ч л байсан монголчуудтай дахиж хамт ажиллахгүй гэж шийдсэн.
Тэгээд асуудал гарсан болохоор монголчууд багтай газар очихын түүс болцсон байж байгаад урагшаа улсаантай ойрхон байдаг нэг жижиг хотод мах эвддэг ажил болсон. Багаасаа мах янзалт зурсан болохоор амархан ажил шиг санагдсан ч зөксөгөөр 10 гаруй цаг ажилдаг болохоор амар ядардаг ажил байлаа. Миний очисон тэр үйлдвэрт ер нь халтрууд ажилдаг юм лээ. Бараг эзэн бит өрөл Аз царайтай гэхүү. Бусдын дандаа л Пакистан, Бангладеш шууд. Цалин цагаад ажгүй болохоор хураач оромтлуулахын хажуугаар ганцаараа байр түрээсэлж дөнгөхтэйг болсон. Ингээд нэг хуучны байшинд жижигхэн өрөө боллоо. Бараг л хаалгаар нь ороод бүх сэргээ таагдахаар амар жижигхэн байр. Хан дагуу хувцас хунраа хийх шкаф, залгаад хоол хийдэг шүүгээтэй. Эсрэг талын хананд нь хуучны төлөвлөгч өссөн. Ажил хийж мөнгө хураангаа хувийн орон зайтай байх гэсэн надад бол тансагтай орно. Гэхдээ манайхар бол сумын төв шахуу газар болохоор нийтийн ойл угаалгын өрөөтэй. Тэр нь жаах ядаргаат, бусдаар бол бууц хоошур. Эхэндээ жаах анзаардгүй л байсан. Нэг өглөө эрт босоод тухтаахан цай бэлдэж уучаад ажилдаа явахаас өмнө нөгөө толинд үсээ янзалж байгаад анзаарсан. Толинд тусах миний дүрс намайг хөдөлгөө ихээр жоохоо оцорч хөдлөд байх шиг санагдсан. Гэхдээ бараг л анзаарахдаггүй шахуу. Хавруулаад цаанаасаа ядарчихсан, дээрээс нь ойр ачаалтай ажилласан болохоор надад ингэж санагдаад байгаа юм байхтай гэж гайхал өнгөрсөн дөө. Тэгээд юу ч бодлоо яваа л байлаа. Гэхдээ байнгч тэгэж толиндох дүрс зөрдөг байсан. Хайлт анзаарвал секунд хүчрэх хугацаар миний хөдөлгөөн зөрдөг. Дараа нь амарсан өдрөө нөгөө толийг сайн үзье гэж бодоод гараа огцсон хөдлөсөн чи яалтчгүй миний дүрс хоцордог шүү дээ. Яг нөгөө YouTube дээр байдаг хуучны монгол клипнүүд дуу дүрсэн зөрчсөн байдаг та. Яг тэрэн шиг. Тэгэхэр нь уцаараа бичлэг хийгээд огцом хөдөлгөөн хийж үзсэн юмдаг. Надад болохоор толинд ойсон дүрс хоцроод байдаг. Бичлэгэн дээр болохоор ямар нэг өөрчлөлтгүй хоцорсон юмгүй байсан. Нэг удаа бүр орой тарж ирчгээд ядарсан амтан гудсан арай гэж дэлгээд дээр нь бүхлээр эвдэж байгаа унтчихж. Би ороо яг толны харалдаа доор засч унтдаг. Угаасаа өөр ор засах зайж байхгүй л дээ. Тэгсэн чинь зүүдэнд миний дээрээс ямар нэгэн сүүдэр тонгоож хараад байх юм. Ханнаас нэвтлээд над руу тонгоогод байгаа юм шиг. Стос ирэх гэж үүлээ үтсэн дээ. Мэддэг бүх майн мэгзмээ уншаал байсан. Тэгээд арай гэж сэрээд анзаарсан чинь зүүдэнд байсан тэр байлэр юм хан нэвтлээд тонгоогод байх шиг байсан хэсэгт нь нөгөө төл байдаг болж таарсан. Хэд ядарснаасаа болоо солиорч ин удаа гэж утсан ч монгол хүн байна да. Ээж рүүгээ ном уншуулаарай гэж мессенжер рүү биччихээд амандаа майн уншчихад буцаад унтчихсан байлаа. Тэгээд үүр цайхаас өмнө гэгээ дөнгөж орчихсан байхад дахиад сэрсэн. Бодвол 4 цаг л болох гэж байсан болов. Толгой харалдаа байдаг жижигхэн цонхоор үл мэдэг гэгээ ороод бүүдгэрч гисэн өрөөнд доторхоо харж болохоор байлаа. Тэгээд дээшээ нөгөө төл рүү харсан чинь тусгалд нэг юм сүрхийгэд өнгөрөх шиг болсон. Санаа дагаад ч түрүү хамаг бие зарс хийгээд хүйт дагаал явчихсан. Хүн тэгээд айжхараа хөдөлж чаддгүй юм байлээ. Нүдэ анж хэвтэж байгаад нар мандтал цаг гарan болсон. Тэгээд ер нь тэндээс нүй гэж хийдсэн дээ. Байрны завгаад өөр тохиолдсон юмны тухай юу ч хэлээгүй. Дараа сараас гарахаар болсон ойлсон. Үйлдвэрээсээ ч тэр сараа дуусгаж гараад дээгүү хотод цагийн ажил хийсэн дээ. Элдэв юм үзэж хараад шүн хар дарж байснаас монголчуудтайгаа муудалцах үедээ муудалцаад хил амаа олцоод явж байсан дээр юм билээ. Илүү олон сонирхолтой хууч яриа болон бусад контентуудыг үзхийг хүсвэл Ганагийн сүгийг subscribe хийж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр бичлэг орох бүрд танд цаг алдалгүй notification-ээр мэдэгдэл очих болно. Баярлалаа. Яг жинхнээс юм явдал болсон юм уу? Эсвэл хэд ядарснаасаа болоод хийм харж маанагдсан уу гэдгийг би сайн мэдэхгүй. Олон жил өнгөрчээ. 2010-ад оны дунд үед би Солонгост хараар ажилладаг байлаа. Ихэнхдээ Вьетнам, Таиландд ажилладаг цөөхөн Монголтой үйлдвэр байсан юмдаг. Олон цагаар хүнд нөхцөлд ажилладаг ч гэсэн олдог хэдэн бор юм нь Монголд ажил хийснээс л илүү байдаг байлаа. Үйлдвэрийн барилга маш хуучин. Солонгос ажилчид нь гадаадын ажилчид мань мэдтэй нэх үг дуурдаггүй байсан ч тэнд ажилладаг солонгос өвөтэй тамхилаад элдвиг ярьдаг болчихсон байсан юм. Нэг удаа тамхилаа зогсчихсэн чинь нөгөө өвөө манай үйлдвэрт 80-ад оны ихэр осол гарч нэг эмэгтэй амиа алдсан болохоор хаагдж байсан тухай ярьдаг юм байна. Бид хоёр тамхилангаа элдвэл юм ярьж байдаг болохоор нэг тоосончгүй. Үйлдвэрийн төхөөрөмжнөөс уртхаар ус хаяа гарч ирдэг л байлаа. Тэнд ажилладаг эмэгтэйчүүд уг нь бүгдээр эрдзэнтэй малгай өмсдөг байсан л та.
Шөнийн ээлжинд ажиллаж байсан Вьетнам залуу цонхны цаана коридороор эмэгтэй хүн алхаж явахыг харсан байгаа юм. Тэгээд гадны хүн орж болохгүй болохоор хэн яваад байгааг нь мэдэх гээд коридор руу гарсан чинь хинж байгаагүй гэсэн. Би тэр төлөвийг шоолж нээлтэл өнгөрсөн. Надтай хамт ажилладаг нилээ дууждаг нэг монгол ах хүүд бас нэг явдал тохиолдсон байгаа. Нэг өрөө манерээ ээлжээ дуусгачаад сүүлчийн хайрцагнуудыг ачааны эсрэг зөөж өгч. Нэг ээлжийн нөхдүүд нь ажиллаа дуусгаад явчихсан ер нь үйлдвэрт манер ганцаараа үлдсэн байж л дээ. Эргэн тойронд нь жив чимээгүй үйлдвэрийн төхөөрөмжүүд нам дуугаар жигд хөнгөнөхөөс өөр чимээгүй байсан гээл ахвал өөр их гоё ирнэ. Тэгээд ах хүү зөөсөө хайрцагуудаа нягталж тоолоод байж байтал яг дээр нь шатан дээр хөлийн чимээ гарсан байгаа. Эзэнгэл яваагүй бах гэж бодоод дээш харсан чинь нэг эмэгтэй зогсож байсан гин. Үйлдвэрийн хууч увцтай бараг бөхсөө өрсөн урт үстэй хөх. Тэр хөдөлсөнчгүй чимээ гаргасан ч хүүгэн. Манер тэр хүүхэн рүү нүц авчилгүй хараад гацчихсан байсан гэж байгаа. Тэгээд эцэст нэг нүдээ авчиж тэгээд арай гэж нэг нүдээ завчсан чи алга болчихсон байсан энтергэлэгдээ. Нөгөө Вьетнам залууг шоолоод байсан хүн чи өөрөө сүнс сүг шиг юмтай ширтэл цай зөксч байсан гэд ярихаар итгэх мэргүүл байт юм билээ. Ер нь тийм юмд эрүүл ухаантай хүн итгэхгүй л дээ. Тэгсэн чи удалгүй юмнууд ч болж эхэлсэн дээ. Нэг Таиланд залуу цэвэрлэгээ хийж байгаа цонхны тусгалд ард нь урт устай эмэгтэй хүн зөксөж байгааг харсан байна. Тэгээ эргээд харсан чи хинж байгаагүй ч шиг тийм яриа борооны дараах мөөгшгөл олон гарсан дөө манай үйлдвэрээр. Би ч яхаа өөрөө нүдээр үзэж чихээрээ сонссон биш ээлдвэ юмд итгэхгүй хэдэн заасаа хөөхөн цуглуулчих гээд мөрөөрөө ажиллаа хийгээл байла. Нэг өрөө би ээлжээ дуусгачаад хувцас солих гээд үйж өссөн. Тэгээд гэрээс юм битсэн байна уу гэд уцаа шалгах гээд авсан чинь утасны дэлгэцэн дээр яг миний ардаас урт үстэй царайн сайн харагдахгүй эмэгтэй тонгоож гоо ойж харагддаг байгаа. Тэгэл пал хийгээд явчихсан. Яаж хувцаа сольж, яаж хаалгаар гарч яваад гэртээ ирсэн бүүмэд. Хүмүүсийн ярихыг л сонссноос биш өөрт тийм юм харагдахаар эвгүүл байдаг зөвлөх юм билээ. Удалгүй би үйлдвэр эзэнд өөр ажил олсон гэж хэлээ тэндээс гарсан. Гэхдээ ажил олоогүй байсан л та. Тэр үйлдвэр тэхэж очихыг хүсээг болохоор л гарсан юм. Дараа нь сураг сонсохнээ дээр үедээ тэр үйлдвэр анх хаагдах болсон шалтгаан нь нэг ажилчин эмэгтэй ус төхөөрөмжөнд тэглээ тэгээ чимээч гаргаж амжилгүй татагтаа думаахан болчихсон гэдэг юм хэлээ. Нөхдүүдийн зөхөөс яриа юм уу болсон явдал юм уу ёстой бүү мэдээ. Гэхдээ л ахын тэр үед утасны дэлгэцэн дээр яг миний ардны хүүхэн зогсож явахыг харсан л юм да. Энэхүү хууч яриа нь батлагдаагүй үлгэр домгийн шинжтэй хүмүүсийн дунд ам дамжин хэрэгддэг зүйлсийн тухай ярьдаг цоврал юм. Халх голын ялалтын 50 жилийн ойг 1989 онд Монголын зүүн хязгаарт өргөн дэлгэр тэмдэглэж байлаа. Газар газараас илгээлтээр очсон олон тракторчид тусан арга хэмжээнд оролцох завшаан төхөөж нэг үгээр хэлбэл бэсрэг наадам үзэцгээж байх үеэр Төв аймгаас илгээлтээр очсон Баатар хүү гэдэг хижээлэртэй танилцсан юм. Түүний Япон жүтгэр Монголд бий гэсэн яриа өөрийн ирэхгүй сонирхол татав. Баатар хүү Япон жүтгэртэй хэрхэн таарсан тухайга ийхүү ярьж билээ. Тэр дорндын сүмбэр сумын тракторч нар очиод удаагүйж шинэ газар хагалахад тийм чамар байгаагүй байна. Учир нь сүмбэр сум халахгүйн орчмоор тэр аяараа оковны нөх тов сандуул байдаг болохоор газар хагалахад амаргүй байдаг гэж. Тэр үед социалист уралдаан гэж ажил урагшлуулах сүрхий хөшүүрг байсан болохоор тракторчид урамшуулын хэдэн төгрөгийн төлөө нойр хоолой хасан газар хагална. Баатар хүү бусдаасаа хэдхэн гаагаар дутуу явсан болохоор түүнийг нөхөд жийчих санаатай шүнжин болионд явахар шийдэж устдыгаа буугаад явхад ганцаараа үлдэн газар хагалж явжээ. Гэтэл шүн дундын үед гараа өргөсөн зэрэг хувцастай цэгэл саарл юмнууд тракторын гэрэлд гэнэт ороод ирсэн байна. Гайхаж алмаарсан тэр нүдээ сайн арчаад харвал бүр цус нүжиндээ холилдсон Япон зэргүүд гараа өргөн зогсчихсон аман ангалзаад юм хилээд байх юм гинэ. Тэр үед тэр авдын кино зураг авч байсан болохоор Баатар хүү киноных юм болов гэж бодоод нэг их айж сандарсанчгүй газар хаглаад яваад байж. Нөгөө зэргүүд ч алга болчихжээ. Арийнхаа гэрэл тарвал юу ч харагдсангүй гин. Тэгэхээр нь зогсож угаад нэг тамхи ороочход полионыхоо нөгөө талаас эргээд хагалж явтал дахин нөгөө Япон зэргүүд гэрэлд нь орж иржээ. Тэр чүүхэл нэг нь жадаараа гидсээ хүү татаад унаад өгч. Үүнийг хармагцаа Баатар хүүгийн дотор генитарцас хийж хий үзэгдэл гэж ухаарад бригад руугаа гомггүй тавьчихжээ.
Гэвч үзсэн харснаа нэг ч хүнд ирээгүй. Нутагта муугүй худалч нэртэй явсан болохоор худалч гэгтгэс болгоомжилсан хэрэг. Гэтэл энэ явдлаас хойш 4-5 хоногийн дараа сэлэнгээс илгээлтээр ирсэн тракторчин алтан гэрэлгэгч залуу Япон зэргийн сүнс үзсэн тухайга бригадынхаа нөхдөд ярьжээ. Гэсэн ч түүний үгэнд хүмүүс үнэмшиг нь бити хэл жолооч нар алтан гэрлийг тэр өдрөөс хойш Япон гэрлэгэх болжээ. Тэгтэл ч удалгүй тэдний бригадын хамгийн нэр хүндтэй авраг тракторчин Баасан сүрэн Япон чөтгөртэй таарснаа ярьснаар тракторчид итгэж зарим нь үзэх юм өрөөсөл болсон гэдэг юм. Энэ үед Баатар хөөч өөр таарсан зүйлийн тухай яриасан аж. Тэгтэл түүний яриг сонсоод байдгаараа л шооч юмыг давсалж ярьдгаараа нэртэй бат жаргал гихч залуу Баатар хүүтэй хамт шөнө газар хагалахаар явъя гэж гуйжээ. Тэгээд тэр хоёрыг шөнө явж байтал нэг Япон зэрэг цус нүжээ савруулсаар шархаа богоо зогсож байгаа харагдаж. Гэвч түүнийг Баатар хүү харсангүй. Харин бат жаргал харж хаад чөтгөргээд түүн рүү наалдаж биеийн жижирч баж. Ахад жаахан явж байтал Япон зэргийн дарга хувцастай нэг намхан нэр нэг цэргийн дух руу буудаад унгаж явахыг хоёул харж. Энэ үед бат жаргал учиргүй аж бригад руугаа явахыг чичрэн гуйлаа. Дэрэгдээ хантай байсан болохоор Баатар хүү харин огтайгаагүй аж. Гэсэн ч үхтлээ айсан бат жаргалыг өрөвдөөд бригад руугаа буцжээ. Тэр шөнөөс хойш бат жаргал дэмирэн савл хийвэл тэр Япон зэрэг энэ байна гэж хашгиран хардарсаар байх болсон тул эмч нар дуудаж эмнэлэг дэвтүүлсэн байна. Түүнээс хойш шөнө полинд явдаг нэгч тракторын жолооч байхгүй болж. Одоо харин халахгүй л Япон зэргийн сүнс байдаггүйг мэдэхгүй юм. Сүнсийг нь холдуулаагүй бол байж л гарах нь. Халахгүй ялалтын 60 жилийн өмнөхөн Японоос дайн дүргдэгсдийн арга гэрийнхэн ирж байсан. Тэгтээ ламнартайгаа ирж байсан болохоор Монголд шингэсэн Япон зэргүүдийн сүнс арилж хүндрэлөө улсан байж болох талтай юм. Энэ явдал саяхны нэг цагаан сарын үеэр болсон юм. Өдөр хоногуд өнгөрөх тусам тэр тухай бодохоор худлаа юм шиг санагдаж төсөөлөл шүтээ гэж тарих минь надад итгүүлж байгаач. Цаанаал нэг би яг харсан штэ. Яа харахгүй байсан гэх мэдрэмж төрсөөр байдаг юм. Цагаан сараар хүмүүс яаж айлсдаг вүлээ? Манайх яг түүн шиг магадгүй арай илүү ээж магадгүй. Төмөр замд нөхрийн маань үеэлэгч их байдаг юм. Аав ээж хамаатны ахмад наснуудынхаараа орж явсаар эгчээнд сар уучрах тийшээ хандс үед орсон юм. Шинийн 5-6 хавцаа юм уу та. Бид хоёр эгчээндээ орж бууз жигнүүлж идээд ойрын сони ярилцсаар нилээд суучихсан юм. Тэгээд үдээс хойш 5 цагийн үед эднийхээс гарсан. Эгчийнх 7 давхарт байдаг ч гэсэн биднийг гаргаж өгөөд гадаа юм яриад жаахан зогсов. Тэгсэн чинь бид эднийд цүнхээ мартцснаа санаад авахаар буцаж орлоо. Эгч нөхөр хоёр маань гадаа юм яриад үлдсэн. Тэгээд цүнхээ авчихад буцаад лифтээр бууж байтал 5 давхар зогсдөг юм байна. Лифтэнд нэг нүдэнд дулаахан жижигхэн эмээ ороод ирв. Нийхэн бодсон нчгүй. Байдгал нэг хөгшин шиг санагдсан. Тэгээд доошоо харсан чинь тэр эмээд гутал бүр хөл байхаг. Яг л хий зогсоод ч байгаа юм шиг хөвөөдөж байгаа юм шиг санагдсан. Тим юм харсан хүн дотроо палгээл сонирн болоод явчт юм хэлээ. Би эмээгийн хөл байх ёстой тэр хэсэг рүү харц салгаж чадахгүй ширтээд л байсан. Нэг мэдхний лифт нэг давхар зогсоод сөхөө авахтайгаа болов. Тэр эмээ лифтний хаалганы урд миний өмнө зогсож байсан юм. Буух юм болов гэд хүлээтэл огт хөдөлсөнгүй. Тойрч лифтнээс гараад айснаа мэдэгдэхгүй сэмээрхэ алгаж байсан чинь хойно дээр үеийн дуу аялаад эхэлдэг байгаа. Хамаг биемэн салгалаад эргэж харж болохгүй шүү гэж өөртөө хэлсээр орцны шилээ алган төрлөө. Тэгээд шилний тусгалд артгаа харсан чи юу ч ухаагүй. Хаалгаар гарахдаа лифт рүү хайлт харсан чинь нөгөө эмээ лифтнээс дүнгэж гараа зогсож байсан. Гар ирж ирээгүй ч машиндаа суугаад нөхөртөө саяны харсан юм хэлсэн чинь эгчэд хэлж болохгүй шүү энд амьдардаг болохоор айх байлгүй гэсэн. Эгч намайг цүнхээ аваад ирэх хойгуур дэлгүр орчихсон байсан юм. Харин тэр миний харсан сүнсний тухай нөхөр маань хөөхий хүн дүртэйгээ байна гэдэг чинь саяхан өнгөрсөн баг. 49 хоног дуусаагүй байж магадгүй. Бусдад гим хоргүй ах уу гэсэн. Гэхдээ хүн ийм юмтай ганцаараа тулгархаар айхаасаа илүү өөрийгөө хамгаалах гурим ажиллаад хэлдэг юм шиг байлээ.
Айж байгаа ч гэсэн хүчээр тавьшраад цаг хугацаа удаашраад байгаа юм шиг. Танаас өгийг байнга сонсдог, амжилт хүсье. Энэ түүх маань таалагдвал дахин илгээх болноо. Баярлалаа. Би Солонгост хараар ажилладаг олон мянган залуусын нэг. Буудалд цэвэрлэгч хийхээс эхлээд нүүлгэлтийн ажил, аимшигын балер өнөртэй загасны үйлдвэртгээ идэл хийж үзээгүй ажил бараг байхгүй. Сүүлийн үед бол цалин өндөртэйгээр нь барилга нураадаг ажил л хийж байх шив. Аюултай хэдийч олдвол башилаа л гэсэн үг. Нэг удаа Суван хотод байшин нураах ажил болцсон юм. Орон сууцны зориултаар ашиглагдаж байсан барилга. Айлууд нь үгээ дуудчихсан, цонхнууд нь хагарчихсан, хан тааз нь хөгцөнд баригдаад бараг чанга ашхарвал өөрөө нураад очихор санагдаж билээ. Барилга дотроос нэг тийм биелов тайлбарлаж чадахгүй үнэр ханхалдаг. Чигний үнэр тоостой холилдсон гэмээр ч юм уу нэг тийм хачуун үнэр байсан. Тэгэхэд барилгын 5 давхрын нэг байранд би ганцаар ажиллаж байлаа. Галтгоо байсан гэмээр хэсгийг надаас өмнө нурааж байсан бололтойч дуусгалгүй орхисон байв. Би маска зүүгээд лантууга бариад ажилд орлоо. Барилга нураалтай ажил чинь тэгээд тоос шороо ихтэй ядж байхад хөвчээр юм сонсож болохгүй амар чимээтэй ажил штэ. Тэгээд лантуудаж байсан чинь гинэт эргэн тойронд шив чимээг болчихсон. Уг нь бусад хүмүүсийн ханд лантуудаж юм хом тарняар хийлгэх чимээ байнга сонсогддог юм. Гэтэл юу ч сонсогдохоо болчихов. Тэгсний гинтэл амар хүүтэн болоод ирсэн. Ажлаа төлөрчгсөн байсан болохоор хувцас биеинд хүйд тааж наалтаад л. Нэвцэл хүлээгээд байгаа мүү гэхээр бүрэн цонхтой бив битүү байх юм. Энэ үед хамаг бие царахад хэн нэгэн ардаас нь хараад байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Юу ч бодолгүй лантууга өргөж ажлаа үргэлжлүүлэх гэснээ нэг л муу савин татаад буцаагаад буулгав. Хэн нэгэн яг одоо наанаасаа холд гээд байгаа юм шиг санагдсан. Тэгээ толгоогоо өргөөд дээшээ харсан чинь тааз цуурч гэлж байв. Яагаад цуурсныг орж ирэхэд цуурсан байсан эсхийг мэдэхгүй. Гэхдээ цууралт маш хурдан тэлж байв. Би шуудхан л зогсож байсан газараас ухарсан. Тэгтэл яг тэр мөчөөд миний зогсож байсан газар тааз нурж унсан. Орчин тойрон чив чимээгүй байснаа яг тааз нурахтай зэрэгцэд тарняар хийх чимээ чанх өмнө минь гарч тоос шороо бужигнав. Азар нэг жижигхэн хэлтэр хийл мөрөн дээр минь унсан да. Нуралтын чимээгээр бус хүмүүс даамал гээд бүгдээрээ гүгээд ирсэн. Даамал нураалтын ажлын үеэр иймэрхүү юм болж ил байдаг юм. Харин чам дээр унаагүй нь аз гэж үлээ. Гэхдээ аз биш байсан. Яагаад гэхээр зүүн савн ч юм уу эсвэл танаас овог дээр ирдэг шиг далд ертөнцийн интерн ч юм уу надад анхааруулж би дарагдаж өгөхөөсөн тэр газараас холдож амтсан гэж боддог. Би одоо хүртэл нураалтын ажлаа хийж л байгаа. Аюул осолтой ч гэсэн цалин цагаас сайн. Юу гэдэг вүлээ? Мөнгө улаан нүд цагаан гэдэгтэй. Нүд улаан мөнгө цагаан ч үлээ. Хэдхэн сарын өмнө л дөө. Тэр шөнө би оройтож унтсан юмдаг. Тэгээд нэг удалгүй гинт сэрчгдэх юм байна. Гар утасныхаа цагийг харсан чинь шөнө дунд өнгөрсөн байв. Шүн сэрэхээр ам цангадаг да. Тэгээд ус уух гээд галтгоо руу явлаа. Манай зочны өрөөний бууланд том толь байдаг юм. Тэр толийг манайх шинээр аваагүй, хуучин бараанаас авсан юм л да. Яг тэндээс нэг юм сүмэлзээд хөдлөг шиг болдог баха. Юу лээгээ толь руу арсан чинь миний дүрс байж л байна. Сайн анзаараа тарвал миний тусгал нэг л биш ээ. Толин дотроос миний дүрс үл мэдэг толгойд өгч байгаа юм шиг санагдсан. Би ерөөсө хөдлөөгүй. Агас унтаа болохоор тэгж санагдсан байлгүй дээгээд дахин лавлаа харсан чинь өөдөөс мушигаад инээмсэглэж байгаа юм шиг санагдсан шүү. Хамаг би зарсгээд л явчихсан. Тэгээд бошоохон шиг галтгоо орж усуучхаад буцаад өрөөрөөгүйгүйсэн. Орон дотроо ороод хэвтлээ. Зүрхний минь цохилд түг надад сонсогдоод л ээлдэв юм бодогдоол байсан. Яг л толин дотор миний дүрс тэр чигтээ үлдчихэд өрөөрөө минь хараад инээмсэглээд байгаа юм шиг хажим мэдрэмж. Тэгээд маргааш нь ээжэд хэлээд ламдаар очиж баахан ном уншуулж үзүүлж харуулсан дөө.
Толины өмнөх эзэн нь их муу энергитэй хүн байсан болохоор толинд тэр энергийн шингэж гисэн байна гэж байсан. Тэр толийг гаргаж хайсан. Би Ховд аймгийн Дарив суманд өвөө эмигийн дэл өссөн хүүхэд. Манайх мал ихтэй учраас сумаас 70-80 км зайтай байдаг Сутаа уулын Мөстийн ам гэдэг газар зусдаг байлаа. Манай нутаг догшин газар ихтэй л дээ. Жишээ нь 80-аад онд 2 бүрээд залуу үхэр гаргаад Улан булаг гэдэг газрын усанд гараа угаасан байгаа юм. Тэр газар манайхаас хэдхэн километр л зайтай байдаг юм. Тэгээд тэр хоёр нөхөр булаг булингууртуулсан өдрөөс хойш бараг 10 гаруй хоног бороорж Мөстийн ам, Хөшөөтийн хөндий, Хөх ам, Улан булаг гэх хөндийд их үер бууж тэр чигээрээ сайруулсан гэдэг юм. Өргө шиг том хад чулуу үерийн усанд өнхөрч байсан гэж өвөө эмээ хоёр минь ярьдаг байлаа. Өөр тохиолдсон нэг явдлаа ярихад манай саахалт буудаг айлынх 300 метр хавцаа зайтай 2 гэртэй айл байлаа. Нэг гэрт нь өвгөн эмгэн хоёр амьдардаг. Нөгөө гэрт нь тэдний хүү даваагийнх 3 хүүтэйг амьдарна. 2 том нь нас ойролцоо баг хүн яраа байсан үе. Нэг өдөр саахалт айлын өвөө Цэдэвгой мориноос жирэгдээд би нилээ муу аймаг яваад бараг 2-3 сарын дараа ярьсан. Тэрнээс хойш Цэдэвгой ерөн л хэвтрээ хүн болсон дөө. Цэдэвгой хүү даваа эхнэртэйгээ өвгөнийг хаяа нэг гэрийн гадаа сүүдэрт гаргаж харагддаг юм. Манай нутаг ан амтэн ихтэй. Нэг өдөр даваа манайд ирээд хойлог шувуунд явах юм яриад намайг хамт явах уу гэж асууж байна. Би чанд торхотой юм болохоор тэг юу л гэлээ. Ингээд бид хоёр маргаа шөглөөнө эрт гараад шидчихсэн тий. Мөнх цаста Сутаа уулын хормоогоор өдрөжин явж ганц нэг хойлог унгалаа. Буцах замдаа даваа. Хоёулаа хойлогоо сайхан хуваагаад авъя л гэж байна. Тухайн үед аавынх нь би муу байгаа гэдгийг би сайн мэдэж байгаа болохоор авсангүй 3 өдөл зулгаагаад өрөвтөлчихлөө. Даваа хөөх юм их л баяртай харагдаж би ч түүнийг дагаад баярлаж байлаа. Энэ явдлаас хойш бараг ганц 2 сарын дараа Цэдэвгой суудаг болчихсон л байсан. Энэ хугацаанд даваа бас ганц нэг хойлог унгасан сураг мэрсэр гарч ил байлаа. Би ч яхава хонь мал гэж явсаар таархан цөөхөн. Нэг өдөр хонь дэвж угаад гэрийн зүг дуран тавьсан нэг морьтой хүн л олон булгийн уулнаас нөгөө уулын хооронд л тавхиад байх юм. Би тухайн үедээ юу ч удсангүй хатуу юм болгосон юмнууд л яваад тавьдаг юм. Тэд нар нэм байх тоо гэж тайчихлаа. Өдөр 4 цагийн үед хонио гэрэлүүгээ чиглүүлчгээд харж хони ирэхээс өмнө ямаагаа сандаа гэж бодоод цайгаа ууж байтал нэх тийм гоё нартай шиврээ бороо байдаг да. Тийм бороо орж эхэлсэн. Тэгсэн чин гинт хад нурвуу яав гэлтэй маш чанга нүргэлсэн чимээ гарлаа. Эмээ өвөө хоёр гадаа хүү явуулхаа байлаа миний хүү яваарай гэд өрөлж байна. Би гэрээс гараад яав юу болвоо гэж асуухын завдалгүй сахалт айлын авгаа уйлаад бөө юм боллоо. Ядч байхад морой чөдөрлөд өвстэй газар тавьчихсан. Тэгээд шууд сахалтын руугаа гүгээд өтсөн. Байтгүй аюул олж байна. Цэдэвгой гэрээсээ 2 гараараа мөлгсөөр гараад ирчихсэн орилоод даваагийн авгаа 2 хүүхдээ тэрвэрч үйлээд байх юм. Юу болсон бэ гэхээр тэдний хүүхрээс агаад даваа тугал татаж өгөөд 2 хүүхэд нь орилцоохон тоглож байтал аянга буугчгаж. 3 нөхөр дээр аянга буугаад даваа хамт цөхөөлж 2 хүн ухаан алдчихж. Хамгийн хажнаа нь үнэгээс агаад ойрхон сууж байсан даваагийн ихнэр зүгээр байсан. Даваа харахын эцсгүй болжээ. Хамаг биеийн хөөгөөд хөхөрчихсөн надад гайхуулаад байдаг герман бакалгууд нь түрүүгээрээ зад явчихсан. Өнөө мө 3 нөхөр нь бас хөөчгсөн хөвтөж байлаа. Ажил явдлын үеэр Цэдэвгой уйлаад Тэлигач маань өөд болдог өдрөө нэг хойлог агнаж ирсэн юм. Тэр нь л буруу амьтан байж таарлаа. Ганцхан хойлог хөөсөр байгаадаа гансан гэж ярьсан юм. Тэр өдөр миний дурангаар харсан давхиад байсан хүн даваа аваач. Бас их сони юм нь хойлог урууга ерөөсөө орж ирдэг шувуу биш. Тэгээд ганц нэгээрээ бол бүрч явдгүй юм гинлээ. Дараа нь сонсох нэ лусын орлол болжээ гэж шинжэн дээр нь гарсан гэдэг юм. Үүнээс хойш тэднийх мал хунаргуулж амьдрал ахуйнийхээ дурдсандоо зайлуул. Одоо сумын төвд эхнэр хүүхдүүд нь байгаа сураг гардаг юм. Сонсогчдоос ирсэн хууч яриануудыг эмэгтгэн хариулж танд хүргэж байна.
танд яриулж контент болгох болсон явдал байгаа бол Instagram-ын Гана TV хаяг руу бичээрэй. Миний оруулж буй бичлэгүүдийг цаг алдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.